градусын хүйтэн гэсэн байна. За тэгвэл өдөртөө 8 градусын хүйтэн байж бороо орж магадгүй мэн. Өндөө 5 градусын хүйтэн хоног нэ. Өглөө гарч ирсэн чи яг нэг тийм бороо ч юм уу цас ч юм уу орох гэдэг юм шиг гадаа нийлэн зүгөө яаж зохиол зүгээр вэ? Нууцыг мэдэж ярих хуалцахгүй. Тэгээд нууцыг ингээд мартчихад дахин сэргээх жоох. Инженерүүд бол байгаа. Тэднүүсийг одоо хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу ажил тавдаггүй. Тэгээ одоо мэдээж хэрэг одоо хүн одоо алдчихж сурдгийн юм шиг байна. Ер нь нэлээд олон юм асуудал гарлаа. Одоогийн ерөнхий байгаа байдлыг харахад ч гэсэн цаашдаа иймэрхүү асуудлууд гарах байхаа. Тэгэхээр энэ дээр илүү их анхаарч өөрсдөө дуршлаг мэдлэгээ нэмэгдүүлцгээе. За. Өнөөдөр түүхэн дүрсэн алдартай хүн хин бэ гэдэг юм бол би хоёр хүн танилцуулнаа. За нэгдүгээр нь Mary Jones гэдэг энэ хүнийг танилцуулна. Энэ бол Америкийн хөдөлмөрийн эрхийн төлөө тэмцэгч юм эмэгтэй юм байна. Ажилтны эрхийг хамгаалах, хүүхдийн хөдөлмөрийг эсэргүүцэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. За түүний намтран нэг сонирхолтой санагдсан. Хоёрдугаарт танилцуулах хүн бол баг Jesse Ernest Wilkins гэдэг ийм эрдэмтнийг танилцуулнаа. За энэ болохоор Америкийн хар эрс физикч, математикч, инженер тэгээд 9 настайдаа математикийн 19 настайдаа математикийн докторийн зэрэг хамгаалсан гэж бодохгүй юу? 19 настайдаа докторийн зэрэг хамгаалсан байсан. Тэр нөө prodigy буюу одоо гоц хүүхдтэй төрмөл гэсэн үг тийм. Гэтэ өнөөдөр түүний төрсөн өдөр биш түүний нас орсон өдөр юм билээ. Тэгээд юуг ин намтрыг харж ирсэн чи үнэхээр сонирхолтой ярьчмаар санагдаад тэгээд би нас орсон өдөр нь байсан ч гэсэндээ аваад ирсэн. За тэгэхээр эхний намтар руугаа хэдүүлээ орё. Mary Jones гэдэг энэ хүн хин бэ гэхээр хүмүүс олонд танигдахтаа болохоор Mother Jones буюу их Jones гэдэг танигдсан юм байлээ. За. Mary Harris Jones гэдэг энэ хүнийг За тэгэхээр 19-р зууны сүүлчээс 20-р зууны их үеийн Америкийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй удирдагчдын нэг гэж энэ хүнийг тооцсон юм байна. За. Тэгээ Jones ажилчдын эрхийг хамгаалах, хүүхдийн хөдөлмөрийг эсэргүүцэх, үйлдвэрчний эвлэлүүдийг байгуулахад бүхэл бүтэн амьдралаа зориулсан юм хүн юм байлээ. Тэгээд нэгэн цаг үед буюу тухайн түүний амьдарч исэн цаг үед Америкийн хамгийн аюултай эмэгтэй гэж бас нэрлэгдэжсэн бэ лээ. Аюултай. Тий, аюултай гэж нь одоо нөгөө хүмүүсийг удирдаал, жагсаал цуглаан хийгээл, эсэргүүцээл, үйлдвэрчний эвлэл юм байна гэж дуугаа өргөхээр энэ хүмүүс ер нь жоохон таагүй байдаг байсан. Тэр утгаараа Америкийн хамгийн аюултай эмэгтэй гэж нэрлэгддэг байсан байлээ. За Mary Jones 1837 онд Ирландын Корк хотод төрөөд тэгээ 10 настайдаа гэр бүлээрээ Америкийн нэгдсэн улс руу нүүсэн юм билээ. Залуудаа болохоор багш хийжсэн, ойдолчин хийжсэн. За тэгээд яг ийм ажил хийж байхдаа буюу ойдолчин хийж байхдаа төмрийн цутгуурчин үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн George Jones гэдэг хүнтэй гэрлээд тэгээ 4 хүүхэдтэй болсон юм байна л та. За ингээд гэрлснээсээ хойш 6 жилийн дараа 6 жил аз жаргалтай сайхан амьдарч илаа. Гэтэл 6 жилийн дараагаар буюу 1867 онд халдварт хүчний улмаас нөхөр болон 4 хүүхдээ алдсан энэ эмэгтэй. Аимшигтай зүйл болсон. Гэтэ түүний зовлон ингэ дууссан юм уу гэвэл үгүй юм бэлээ. Энэ эмгэнэлт үйл явдлын дараагаар Мэри Чикаго хот руу нүүгээд тэгээд оёлын бизнесээ өгнөл үргэлжлүүлж исэн юм бэлээ л дээ. Тэгсэн чинь 1871 онд Чикаго хотын их түүмэрт эд хөрөнгө алдсан. Ингээд гэр бүлч байхгүй одоо хувийн өмч гэдэг ач зүйл байхгүй зүгээр л ингээд нэг юм өмсөн хуцтайгаа үлдсэн ийм эмэгтэй гэж хэлж болно л доо. Тэгэд эдгээр эмгэнэлт үйл явдлуудын дараа Mary Harris Jones өөрийгөө Mother Jones гэж нэрлээд тэгээд ажилчдын эрхийн төлөө тэмцэгч ийм идэвхтэй тэмцэгч болсон юм байна. Тэгээд 60 наснаас хойш ерөөхдөө дандаа юм хуучинсаг хар өнгийн даашин юмсөөд өөрийгөө илүү настай харагдуулахыг хичээгээд тэгээд ажилчдыг миний хөвгүүд гэж дууддаг байсан гинэ. Тэгээд тэдний төлөө тэмцэжсэн тэдэнтэйгээ ч гэсэндээ маш гоё юм харилцаатай байсан учраас түүнийг их Jones гэж нэрлэдэг юм байлээ. За тэгээд энэ хүн ер нь ямар ажил хийсэн бэ? Юугаар алдартай юм гэхээр зүгээр товчхон яриа л да. Нэгдүгээрт хөдөлмөрчдийн нэгдэл Америкийн уурхайн ажилтны нэгдсэн холбоо гэдэг ийм үйлдвэрчний эвлэлүүдийг өөрөө юу яагаад үүсгэн байгуулад тэгээд тэндээ идэвхтэй оролцоод олон тооны уурхаачид болон ажилтны төлөө энэ хүн тэдний эрхийн төлөө дуугарч исэн. За энэс гадна мөн эмэгтэйчүүдийг энэ тэмцэлтэд оролцохыг уриалж исэн. Тухайд ч эмэгтэйчүүдийн нөгөө ийм дуу хоолойгоо хүргэх, жагсах, тэмцэхийн эрх нь харьцангуй одоо жоохон сул байсан юм байна. Тэгээд эмэгтэйчүүд ч гэсэндээ дуу хоолойгоо хүргэж болдгийн шүү гэдэгт энэ хүн уриалсан. Тэгээд шүүр савны батлон гэдэг ийм эмэгтэйчүүдийн бүлгийг байгуулсан гинэ. Айгуу шүүр савны би зүгээр жоохон махчлаад орчуулсан шүү. Тэгээд ажил хаяалт жагсаалд оролцуулаад
Тэгээ ер нь идэвхтэй дуу хоолойгоо хөргөж исэн эмэгтэйчүүдийн дуу хоолой дээр ч гэсэндээ нилээ ийм идэвхтэй оролцож исэн хүн. За мөн энэс гадна 1903 онд хүүхдийн хөтөлбөрийг эсэргүүцэх зорилгоор үйлдвэрийн хүүхдүүдийн марш гэдэг ийм марш зохион байгуулжээ. За энэ марш нь болохоор Филадельфи хотоос тухайн үеийн ерөнхийлөгч Теодор Рузвельтийн Нью-Йорк дахь зуны ордон руу 125 милийн алхалт хийсэн гинэ. Одоо ингээ зөндөө олон хүүхдүүдийг ингээ удирдаад алхасан. 120 бээр гэдэг чинь бараг 200 км олж илээ. Тэгээ 200 км хүүхдүүдийн ийм урт үргэлжилсэн маршийг зохион байгуулж алхсан гэсэн үг. Тэгээ энэ үйл явдал болохоор хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг олон нийтийн анхааралд хүрэхэд нэлээд чухал нөлөө үзүүлсэн ийм үйл явдал болсон юм байна л да. Энэс өмнө ерөөхдөө хүүхдийн хөдөлмөр эсэргүүцэх нь за нэг тийм жоохон болохгүй дээ гэж ярьдаг байснаас биш яг ийм дөрвтэй үйл ажиллагаа хийсэн бол байхгүйсэн юм билээ. За ингээд Мэри Джонс 1930 онд 93 нас орсон. Гэхдээ түүний энэ нийгэмд үзүүлсэн гайхалтай нөлөө өнөөг хүртэл хадгалагдсаар байдгийн байлээ. Жишээ дурдад ярих юм бол түүний нэрэмжит Mother Jones гэдэг ийм сэтгүүл 1970 оноос эхэлж хэвлэгдсэн гинэ одоо л хэвлэгсээр байдаг. Тэгээд энэ дээрээ нөгөө ажилтны эрхийг зөрчиж байгаа үйлдвэрчний эвлэлийн зарим бусад асуудлуудыг нийтлэлтэйг олонд хүргэдэг ийм сэтгүүл юм билээ. За мөн түүний нэрээр нэрлэгдсэн сургуулиуд байгаа, дурсгалын самбарууд байгаа, жил болгон зохион байгуулагддаг Mother Jones гэдэг ийм наадам хүртэл байдаг юм билээ. Түүний дурсгалыг хүндэтгэж тэмдэглэдэг. За тэгээд түүний хэлсэн алдартай үгнээс нэгсэн билээ. Нас орсон хүмүүсийн төлөө залбир, амьд хүмүүсийн төлөө там шиг тэмц гэж өөрөө хэлж ирсэн юм билээ. Тэгэхээр яагаад Mother Jones гэдэг нэрийг авсан тухайн одоо удирдах гэсэн хүмүүстэй яаж илгэвсэг татан ханддаг байсан эрхэм зөрчигдөж байгаа хүмүүсийн төлөө яаж өөрийнхөө амь амьдралыг зориулсан бэ гэдг нь эндээс харагдаж байгаа болов гэж бодож байна. Тэгээд ийм хүн төрсэн өдөр юм байна. Зя манай нэвтрүүлэгтээ Hello Brand-ийн Mid Snacks буюу за мини салямын өхрийн махан Jerky-гээр очир тагинс хамтран ажиллаж байна. За очир тагинс гэдэг компани энэ бол үнэхээр гоё компани лээ. Би өөрөө очиж үзсний хувьд за ер нь махан бүтээгдэхүүн авахдаа дандаа очир тагинс руу явдаг болсон. Өнөөдөр бид тоор Hello Brand гэдэг ийм meat snack-уудыг нь танилцуулна. За дотроо хоёр төрөлтэй байгаа. Hello mini салям гэж байгаа. Энэ болохоор 20 грамтай. За Hello beef jerky гэж байгаа. Энэ бол 40 грамтай. Beef jerky гэж юу яриад байна гэхээр энэ юу юм бэлээ? Хатаасан мах. Хатаас өгөх юм аа. Тий, манайхаар одоо борц гэхдээ борцноос арай өөр. Борцыг ч юм бол чанж болгож иддэг шүү дээ. Энийг шууд ингээд үйлдвэрийн аргаар боловсруулсан учраас бид нэр шууд задлаад идэхэд тохиромжтой. Төсөлсөн ч сонирн болчихлоо. За jerky ер нь бол амны зугаа гэж хэлж болно. Ер нь snack одоо буюу хүмүүс нэг хаяа нэг хоолн дундуур нэг өсөхөөрөө юм идэх гэдэг. За ихэнх хүмүүс чипс ч юм уу олон юм чихэрлэг юм авч идэх гэдэг бол за махан одоо snack гэж байдаг. За энэ бол хамгийн супер нь jerky, beef jerky буюу өхрийн махан одоо юм хатаасан махыг их ам зугаатайгаар бас их амттайгаар одоо чихэрлэг одоо амттан эсвэл чипсний оронд та хэрэглэх боломжтой. Тэгэлгүй яах вэ? За тэгээд ер нь хаанаа судалж авах вэ гэхээр энэ ерөөсөө бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдж байгаа. Тэгээд дэрнээс гадна очир тагинсын өөрийнх нь нэрийн дэлгүүр гэж байдаг. Нэрийн дэлгүүр дээр нь очиход бид нэр арай жоохон хямдралтай үнээр авч болох юм бэлээ. Ер нь одоо сүүлийн үед байр болгоны доороо шахуу J25 байдаг болсон тийм ээ. Тэгээд J25 сүлжээ дэлгүүрүүдээр байгаа. Би очир тагинсын нөгөө нэг юг beef jerky-г ориглоос судалж авдаг. Тэгээд худалдаж авахдаа нэг анхаармаар зүйл нь эн чинь нөгөө нэг юм нэг жилийн хадгалах хугацаатай тэгээд тэр нь нэг жил учраас юутай байдаг штэ вакуумжуулсан байдаг штэ тий. Тэгээд худалдаж авах гэсэн чинь заримдаа вакуум нь задарсан харагдаад илээ. Тэгэхээр та тэр вакуум нь барьсан мэн үү задарсан мэн үү гэдгээсээ анзаарч хагаад тэгээд аваарай гэж хэлэхээр илээ. За Hello Brand маань өөрийн аль биесны Facebook пэйжтэй за манай нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг Hello Brand-ийн бид нар бас талархаж байна. Тэгээд нэвтрүүлэг маань таалагдж байвал та Hello Brand-ийн Facebook пэйж ороод лайк дараарай. Утсаар мэдээлэл авъя гэвэл 76 тэгдэг 7530 76 тэгдэг 7530. За манай нэвтрүүлэгтээ Hello Brand-ийн Mid Snacks буюу мини салямын өхрийн махан Jerky хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийн дараагийн булангаараа дэлхийн түүхэнд тохиолдсон бас сонирхолтой түүхүүдийг ярьдаг. Тэгэхээр 1963 онд л бүгдээр ачнаа. За. Тэгээд би энэ одоо түүх гэх юм уу жижигхэн түүх бүгдээр ярина. Түүхтэй бүжингийн үнэлгэр гэж нэр өглөө. За. Би ингэ бодоод өгсөн юм биш. 1963 оны 5 сарын 1-нд бүжингийн үлгэр гэдэг нэртэй нийтлэл гарч ирсэн юм байна. За, яадаг нийтлэл. За энэ тухайн үедээ бол нэлээд бас юм шууган дагуулж исэн тэр болгон яриад идэггүй асуудлыг анхаарлын төвд авчирч чадсан
том нийтлэл болсон. За феминизм түрүүн хэлсэн шүү дээ. Модер Джонс бас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг гэдэг. Эмэгтэйчүүдийн эрх яалтчгүй бодит амьдрал дээр бол зөрчигддөг. Зөрчигддөг нь бол үнэн. За энийг бол үгүйсгэх ямар ч арга байхгүй. За энэний одоо эсрэг хоёр том урсгал болсон одоо давалгаа гэх юм уу? Хоёр дахь том давалгааг энэ нийтлэл эхлүүлсэн гэж бас зарим хүмүүс үздэг ээ. За энэ одоо манай өнөөдрийн түүхийн гол дүр бол Gloria Steinem гэдэг ийм бүсгүй байгаа. Энэ бүсгүй одоо бүжингийн үлгэр гэдэг нэртэй нийтлэлээ гаргаж иж. За бүжин гэхээр юу санаанд орж байна? Жижигхэн туулаа. Жижигхэн туулаа. За одоо бүгдээр зургийг харцгаая. Аим хаж юм шиг. Зургийг харцгаая. Gloria Steinem-ийн зургийг бүгдээр харж байна. Гэхгүй. За Playboy сэтгүүл одоо мэдгүй хүн бол баг байхгүй бах. За эмэгтэйчүүдийн одоо тийм насанд хүрсэн хүмүүсийн гэх юм уу сэтгүүл за үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг зургийг тавиад олон мянган одоо хувь борлуулагдсан сэтгүүлийн брэнд. За ингээд Playboy нэлийн алдарт гараад Playboy Club буюу за зөвхөн эрчүүд зориулсан юм клуб ажил болдог байсан. За энэ нэлийн цаг одоо юу гэдгийг цар хүрээгээ тэлээд Америк даяар 20 гаруй юм клуб ажиллуулж ирсэн байна. За энэ дотор нь Gloria Steinem гэдэг энэ бүсгүй ороод энэ тухайга өөрийнхөө туршлага нийтлэл болгож гаргасан. За энэ бол олон зүйлээр одоо ийм анхдагч болж юм л да. Энэ 90 сурвалжлах сэтгүүл зүв буюу яг өөрөө ороод өөрөө бүр юм хохирол амцаад гэх юм уу энэ дүртэй ороод энэ ажлыг хийж үзээд тэр бүх туршлагаа тэмдэглэж ягаад мэдрээд тэгээд одоо нийтлэлээ гаргаж ирсэн. Гаднаас нь хараад энэ бол ингэж бүтэхгүй тэгж бүтэхгүй гэж хэлэх бол нэг асуудал шүү дээ. Энд ч тэг шүүмжилж чадна. Гэтэл яг өөрөө энэ болгон дотор нь ороод асуудлыг өөр дээр гаргаж чад бичсэн хүмүүс үнэхээр ингээд мэдрэмж энэ ертөнц ямар байдаг юм бэ нэрээ ямар байдаг юм болоо гэдэг тэр мэдрэмж нь их өөр байсан гэж хэлж болно. За тэгээд Gloria Steinem гэдэг энэ бүсгүй Playboy Club буюу тухайн үед нэлээд олон хүмүүсийн анхаарлын төвдөөс олон хүмүүс үйлчлүүлдэг байсан цар хүрээгээ тэлж эхэлж исэн энэ бизнесийн асуудалтай бизнесийн одоо аргачлалуудыг илчилсэн гэж хэлж болно. За Playboy өөрсдөө юу гэж хэлж ирсэн бэ гэхээр за манай энэ бүжингүүд энэ одоо өөрсдийн үйлчлэгчтэй за энэ одоо насанд хүрэгчдэд зөвхөн эрчүүд зориулсан юм чүгнийн зингэний газар гэсэн үг. Энэ дотор нь одоо зөөгч гэж байдаг шүү дээ. Зөөгчийг нь ийм бааны буюу бүжингүүд хийдэг гэсэн. Тусгай зориултын хувц өмсөд за одоо ийм бариу хувц өмсөд тэгээд үзэсгэлэнтэй бүсгүүчүүд дандаа үйлчилдэг. За тэр бол ер нь эрчүүдийн ийм жаргалтай орчин маш олон баян одоо шинэлэг нэр хүнд бүхий хүмүүс энэ Playboy Club-аар үйлчлүүлдэг гэж одоо өөрсдийнхөө сэтгүүлийг ашиглаад сэтгүүл дээр рекламдж исэн. Энэ одоо энд ажилд орохыг маш олон эмэгтэй охид бүсгүүчдийг уриалж исэн байна. За ингэхдээ юу гэж одоо хэлж исэн бэ гэхээр за манай энэ бүжингүүд бол чирээний бүсгүүчүүд биш ээ. Эднээс тайчигч биш. Эднээс жинхэнэ эзэгтэй нар. Эднээс бол жинхэнэ эрх мэдлийг гарт авч чаддаг. Энэ бол яг маш өндөр цалинтай нэр хүндтэй юм ажил юм а гэж Playboy одоо танилцуулж исэн. Одоо ухуулж исэн. За тийм ч учраас энд нь одоо олон залуу эмэгтэйчүүд хууртаж очиод гэх юм уу. Ер нь олноороо очиод энэ ажилд орохыг их хүсдэг байсан байна. За тэгээд Gloria Steinem дотор нь бүр хэдэн сарын турш ороод ажиллаад энэ болгоно түүхээ бичээд бодит байдал дээр бол энэ ийм бишээ. Ер нь бол эмэгтэйчүүдийг мүүлждэг газар байсан юм а гэдгийг нь илчиж гаргасан байна л та. Бөөн шүүгэн болсон байх та. За бөөн шүүгэн болсон мэдээж хэрэг. За тэгээд эднээс бол Playboy бол өөрөө маш хүчрхэг болсон, хүчээ авсан байсан сэтгүүл. За ингээд өөрсдийнхөө энэ үйл ажиллагаагаа одоо зүвтгөөд хамгаалаад энэ бол үнэхээр одоо манай ажиллаж байгаа эмэгтэй сэтгэл хангалуун байдаг. 7 хоногт $200 хийдэг. За тэгээд дээрэс нь маш том хүчрхэг нөлөө бүхий хүмүүстэй харьцах боломжинд олгож байгаа гих мэд ингээл султарчлаад байгаа. За тэгээд бодит амьдрал дээр бол мэдээж хэрэг бүх юм өөр. За энийг Gloria Steinem юу гэсэн бэ гэхээр за ийм юм. Та үргэлж 10 см-ийн өндөртөө юутай явна? Түүфэлтэй явна. Байнгын корсеттэй хамгийн үлэн энэ хувцас өөрөө худалдаж авах хэрэгтэй. Йоо. За тэгэд нэг амар бас нэг сонин доромжлолтой юм шиг өглөө эрэнгүүд нь бүгднийг орохоос өмнө жин дээр зогсоодог. Йоо ямар дарамттай юм бэ? Хэцүү яасан. Жин дээр зогсоодог болж таарсан. За жин дээр зогсоогоод өөрийнхөө жингээсээ 1 кг илүү авах юм бол гэрлүүний болчдөг.
За тэгээд юм өндөр цалинтай байх ингээл одоо өөрөө хувцас авж байгаа юм. За дээрэс нь энэ чинь нөгөө цалин жоохон хоцрох юм бол цалингаас нь торгож байгаа маш өндөр цалингаас торгодог. За гих мэтчил маш хатуу чанд дүрмтэй. За тэгээд энэ үйлчлүүлж байгаа хүмүүстэй бол яаж ч одоо өөрийг нь доромжилсан, барьж авсан, янз янзаар хэлсэн энийг л харьцаж явах хэрэгтэй. Сурдаг, хурж мөрсөн тэрийг бол ерөөсөө ууралж бухимдаж янз янзаар инээж ягаад тэгээд ивэр орж бүр дасгалжуулдаг байсан. Заваарсан. За энэ мэдчлэн одоо эмэгтэйчүүдийг тэгээд Gloria Steinem өөрийнхөө энэ туршлагаа хэлсэн байлээ л дээ. Би энэ дотор хүмүүс одоо Playboy хэлэхдээ энэ дотор би маш нөлөө бүхий хүчрхэг хүмүүстэй найзлнаа гэж одоо танилцах боломж олгодог гэж боддог. Гэхдээ яг үүндээ тэн дотор ороход би хүн юм шиг санагдаагүй. Би зүгээр л хүүхэлтэй юм шиг. Тэн зүгээр л миний үзмжийн төлөө болгосон ш намайг юу гэж ярих хүн гэдгийг нь хинч хүлээж авдаг байсан. Энэ бол бодит таны яриад байгаа шал өөр зүйл байсан гэдэг Gloria Steinem хэлсэн байгаа юм л та. Эмэгтэйчүүдийн оршихын асуудлыг амар хөндөжтэй. Аа. Тэгээ ер нь бол энэ өөрөө энэ эмэгтэйчүүд эрх мэдэл гэдэг чинь хүч гэдэг чинь ийм үзмж гэдэг дээр хит их анхаарат байхад Gloria Steinem бүр дотроо бүр ингээ голдоо хортлоо зэвүүцдэг байсан юм байна. Одоо эмэгтэйчүүдийг зөвхөн үзмжээр нь ингээл үнэлээд байдагт бүр ингээд зэвүүцдэг. Ихэнх хүмүүс за ер нь ихэнх нийгэмд бас тийм байсаар ирсэн. Одоо ч гэсэн ихэнтэй тийм. Ер нь энэ эмэгтэй хөөхөн биш үү гэдэг нь чухал болохоос ш энэ хүн ямар байр суурьтай байна юу туулж үтсэн гэдэг нь тэр болгон ер нь баг авч хэлэлцдэг. Хөөхөн ажилд авъя гэдэг чинь. Үнэ. За энэний бүр одоо тэргүүн дээд одоо байрлал нь Playboy Club байсан. За дэмжээ ажиллагчаар танилцуулах юм байна. За нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Хөшрөн Монголын хөгжлийн хуурд Шунхлаа компани дэмжээ ажиллаж байна. Евро 92 бензинийг А92 автобензинтэй адил үнээр Шунхлаа евро 92 худалдаалдаг салбаруудаас худалдаж авах боломжтой болсон юм байна. Хямдралтай худалдаа 2025 оны 4-р сарын 30-наас 5-р сарын 2-ыг хүртэл 2-ыг дуустал үргэлжлэх юм байна. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг 70-7 30-3 гэсэн дугаараас аваарай. 70-7 30-3. Манай нэвтрүүлгийг Хөшрөн Монголын хөгжлийн хуурд Шунхлаа компани дэмжиж ажиллаа. Баярлалаа. За бүжингийн үлгэрийн тухай ярьж байна. За тэгээд Gloria Steinem энэ одоо нийтлэл хэлэхдээ бас нэг юм хэлсэн байна. Өөртөө хооцлон байгаа байдалтай бүр голтой хортлоо эргэлздэг энэ ажиллага. Гэхдээ тэр чинь ингээл бүгд л ингээл нүүр амын хүртэл байнга шалгадаг, уруулаа будсан байна уу, гих мэд өглөө болгон шалгадаг, жингийн шалгадаг. Ингэнгүүт хүн хүссэн үсээгүй ертөнцид одоо ийм талбарт ороод өөрөөгөө голоод за би ерөөсөө л гоо сайхны хагалгаа хэлэхгүй бүтггүй юм байж гэдэг юм уу. Ийм мэдрэмжүүд өөр ирэхгүй төрөөд ирдэг. Голоод байн ингээл нөгөө талент хараал те. Эн чи хин бэ гэдэг ерөөс сонирм биш. Чи зүгээр л үзэн. Чи зүгээр хүүхэлтэй. Хөөхөн л бол тэгэл болоо. Хөөхөн л болоо ингээд. За ингээд энэ бол мэдээж хэрэг чин сэтгэлийн одоо нийтлэл байсан. Gloria Steinem бол зүгээр нэг бас яагаад эн чин Playboy бол тухайн үедээ CIA буюу одоо тагнуулын албаныхан Playboy-ийн клубүүдэд одоо өөрийнхөө тагнуулчтай бас ажилладаг байсан гэсэн. Бас мэдээлэл нь хожмод орсон байдаг. За ягаад тэгэхээр энд маш нэр бүхий хүмүүс үйлчлүүлдэг хинтээ яаж ийн гэх нь бас их чухал байдаг гэсэн юм байна. Өөрөөр хэлбэл Playboy Club бол зүгээр нэг клуб байгаагүй. Тийм амархан дараад авчих тийм газар байгаагүй. Энэ одоо газартай тухайн үед эмэгтэй сэтгүүлчд ховор байсан. За ингэж 90 сурвалжлах сэтгүүлзүүд тэгж хөгжөөгүй байсан. Хүмүүс яаж хүлээж авахыг мэдэхгүй байсан. Энэ бүх эрсдлийг дагаад өөрөө дотор нь ажиллаад яагаад Gloria Steinem амар штэ. Энд ч одоо нөлөө бүхий хүмүүс штэ тий. Нийлээ яачих юм бэлээ. Ер нь бол амь насны асуудал яригдах юм билүү. Тэгэхэд энэ болгоныг зөрөөд Gloria Steinem ийхүү нийтлэлээ гаргасан байдаг. Тэг яагаад Gloria Steinem ингэх болсон юм болоо гэдг нь бас сонирн байгаа даа тий. Хэр баргийн хүн одоо ингэж зориг гаргаж энэ том одоо институттай. Би тэгвэл ингэж ойлгосон. Өөрөө нөгөө нэг эхлээд ийм зорилгоор дотор нь орсон гэж ойлгосон. Үгүй зүгээр ажиллаж байгаад тэгэд явандаа энийг илчлэх нь зөв юм байна гэж бодсон юм байна. Зөв үү? Үгүй. Энэ угийн сэтгүүлч байсан. Тэгэд энэ асуудлыг хараад бүрст голдоо ортол үзээсэн. За энэ одоо ингээл тэмцэх ямар нэгэн сэтгүүлчд ч ямар нэгэн юмтай тэмцмээр байгаа шүү дээ, тэ. Тэмцэх хамгийн гол талбар бол одоо энэ Playboy Club юм байна. Энэ бол арай охид бүсгүүчд. Зөв ойлгосон байсан юм байна. Охид бүсгүүчдийг бол ингэж мүлжиж болохгүй. Ер нь энэ нэг л нотой байна гэж дотор нь бүр өөр орж үзьгээд ингээ ажиллаж үзсэн бахна. За тэгээд сонирхоод үзсэн чинь Gloria Steinem гэдэг хүний өөрийнх нь түүх нь бас их сонирхолтой юм байна. За Gloria Steinem өөрийнх нь ээж нь одоо
бас маш алдартай рут гэдэг сэтгүүлч байсан. Тухайн үед түрүүн хэлсэн эмэгтэйчүүдийг одоо яг ийм цагаан захтны ажил, иймэрхүү ажилд тохирох боломжгүй, гэртээ хүүхдээ хараад сууж явах хэрэгтэй гэсэн үзэлттэй байхад ээж нь ингэж нөгөө мөс хагалж сэтгүүлч хийжсэн. Эмэгтэй сэтгүүлчдийн дуу хоолой болж исэн гэж хэлж болно. За ингээд ээж нь үнэхээр мундаг сэтгүүлч байжгаад түүнийг 10 настайд нь одоо ааваас нэгдүгээр салсан байдаг. Аав нь хаяа авцсан. За аав нь хаяаж явсны дараа ээж нь хүнд байдалд ороо. Үүнээсээ болоод одоо маш их дарамттай байдаг гэсэн миний хоёр. Ер нь л одоо ингээл нөгөө эготой эмэгтэй гэж хараалтай чи одоо ингээл гэрте байх хэрэгтэй гэл энэ харилцаа их юм тохиол муудах гэдэг. За гэхдээ эцсийн дүндээ ээж нь ааваас нь салсан. За аав нь салсны дараа сэтгцийн одоо сэтгэлийн хүнд шарханд ороод сэтгцийн асуудалд болсон. Нэгүүдий. За сэтгцийн асуудалд болсон. Ингээд Gloria Steinem гэдэг бол энэ Playboy дотор нь ороод нийтлэхээс айх хүн мөн үгэнгүүт. Gloria Steinem 10 настайгаас ээжигээ өсгсөн хүүхэд гэж явдаг. 10 настайгаас. За энийг өөрөө сүүлд нь ярьцлаган дээр хэлсэн байдаг. Миний амьдралдаа хийсэн хамгийн чухал одоо ажил бол би ээжигээ өсгсөн юм аа гэж. За ээж нь бол залууд нөөрийг гаргацсан. Тэгэд өөрөө 10 настай хахад нэг хүүхэд ээж нь сэтгцийн асуудалд олжингууд одоо Асардаг. Асархаас өөр аргагүй ийм хүнд ачааг үүрч гарч ирсэн охин. За ингээд Gloria Steinem ээж нь яагаад одоо энэ феминист эмэгтэйчүүдийг ингэж хамгаалах, ингэ дуу хоолой эрэхтэй болохыг ойлгосон нүдэн дээр нээж нь тийм нэр хүндтэй эмэгтэйг гинт ингэ сэтгцийн асуудалд болгох хүмүүс яаж хүлээж авдаг вэ? Ер нь хохирогчуд ээж нь ингээл алхаа явахаар хамаг одоо ачааг хүрдэг энэ болгоныг ингээд багаасаа өөрийнхөө одоо яс махантай шилдэг одоо шингэтлээ одоо мэдэрсэн. За тэгэд энэнтэй бол би тэмцэх ёстой юм байна гэдгээ өөрөө амьдралд ялж гарч ирээд ээжигээ өсгөөд тэгээд тэмцсэн хүн байж дарж. Ээж нь хөөх юм тэр амар сэтгэл зүйн дарамтыг хүлээж авч тисээгүй тэгээд сэтгцэн жоо өөрчлөлт орчичтэй тий. Нэгдүгээрт ингээд үг хэлэх хэрэгчлөө нь байдгүй эмэгтэйчүүдийг ингээд зүгээр л гэртээ хүүхдээ хараад байж ах ёстой гэж хараад байдаг. Хүүхд төрүүлэх ёстой гэж хараад байдаг. Гэтэл ингээд өөрөө ажилмаар байгаад байдаг. Ажиллаад карьертэй болмоор байдаг. Тэр болгоныг хүрээлэн байгаа орчных нь ингээд эсэргүүцээд ахаар тэр эсэргүүцлийг давамд болж чадаагүй юм шиг шүү дээ. За түрүүн нэвтрүүлэг эхлэхэд бүгдээрээ Gloria Steinem гэдэг хүний зургийг харсан. Гаднаас нь харахад Gloria Steinem үнэхээр одоо инхри гэх юм уу? Үнэхээр ингээд үзэсгэлэнтэй бүсгүй байгаад байдаг. Тачаан гойсон шүү. Тачаангууд дээрээс нь за инхри байгаад байдаг. Гэхдээ яг цаана нь шал өөр одоо маш хүчрхэг юмхтэй амьдралын төлөө тэмцэж байгаа яг бодгол байж таарад байдаг. За тэгэд Gloria Steinem иймэрхүү зөвхөн ганц энэ Playboy-ын асуудлыг хөндөх биш өөрөө бүр дотор нь орохоос айхгүйгээр дунд нь ороод үлсгэлэн болж байгаа газар нь очиж суг байж агаад за янз янзын асуудал дээр өөрөө очиж ерэн сурвалжлах сэтгүүл зүгээр ингэж мэрэгшиж бас амьдралынхаа турш тэмцсэн байдаг. За тэгээ зүгээр яг Gloria Steinemтэй холбоотой нэг юм ойлголт нь мань хүн ингэж хэлсэн байна. Эрэгтэйчүүд бидний амьдралд загсанд дугуй хэрэгтэй шиг л хэрэгтэй. Ирчүүд бидний амьдралд загсанд дугуй хэрэгтэй бай. Тийм юм шиг л хэрэгтэй буюу. Одоо бас нэлээд тийм нөгөөд шиг хазаасан гэх юм уу бас хэтрүүлсэн маягийн. Өөрөөр хэлбэл ирчүүд бидэрт ямар ч хэрэггүй гэж үздэг байсан. Загсан дугуй ямар хэрэгтэй? За тэгсэн Gloria Steinem инхүү бараг гэрлээгүй. Ерөөсө гэрлээгүй гэж ярьдаг. Тэгсэн чинь 66 наснда гэрэлсэн байдаг. За энэ байгаль орчин хамгааллын нэг залууд дурлаад тэгээд 66 наснда сүүлд нь гэрэлсэн байт юм байна лээ. Тэгэхээр энэ Gloria Steinem-ийн бас түүх магадгүй мэдээж хэрэг тэр өөрөө ингэж их нийгмийн шудраг бус байдал болохгүй байгаа явдлыг өөрөө мэдрээд одоо тэмцсэн. Гэхдээ эцсийн бүлэгтээ бас энэ бодол өөрчлөгдөж болдго юм а гэдгийг түүний амьдралын харуулж байна. Ганцхан зөв хүн байхад аа. Намайг ойлгодог ганцхан хүн байвал гар төршлөн би дивааж ингэж дуулнаа гэдэг штеп. Тэр хүнээ олсон юм шүү. За энэхүү Gloria Steinem энэхүү бүжингийн үлгэр гэдэг энэ үлгэрээ нийтэлсэн 1963 онд нийтэлсэн өдөр нэм байна. Сонирхолтой. За хоёулын нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлье. Япон чанарыг Такатагаас гэсэн уриатаагаар чанар бол аюулгүй байдал Акебано Накладыг битэр өнөөдөр танилцуулах юм. За Японд үйлдвэрлэсэн 95 жилийн туршлагатай Японы номер 1 брэнд бол Акебано. За Акебано Накладны үйлдвэр нь Японы Ямагата хотод байдаг.
За тус үйлдвэр нь дэлхийн хурдны галт тэрэгний торомсны накладыг үйлдвэрлэхээр онцлогдсон. За Япончууд бол хурдны галт тэрэг гэдэг нэг юм тусгай бүр юм хамгийн хурдан галт тэргүүд байдаг газар. За энийг зогсооно гэдэг бол жинхэнэ накладны одоо шанцыг шалгадаг талбар. За энийг үрд зогсоож дийлдэг энэ наклад бол акибоно. За тэгээд энэ акибоно гэдэг наклад керамик материалаар хийгдсэн учраас 500-аас 600 Цельс хүртэлх өндөр халалтанд тэсвэртэй барьцалдах чадвар маш сайтай гэж байгаа. Тэгээд дээрэс нь чинь нөгөө нэг жоохон муу юу наклад байх юм бол пиланза зураад идэм билээ шүү дээ. Пиланза зураа тэгээ яваанд энэ чинь бүр амь насны аюултай болж таардаг. Тэгээ пиланз зурагдаад ингэж яваад ах юм бол тэрнээсээ ийсэн ч зардал гардыг билээ. Тэгэхээр пиланзанд ерөөсөө зураас үүсэхгүй, гэмтэл учруулдаггүй, илэгдэл удаан гэдгээрээ маш онцгой даваа талтай. Тэгээ эн чинь ингэж нөгөө нэг үрэгдээд зурагдаад яваад хаар тэндээс бас ингэж нэг юм тодорхой хэмжээний юм мөртөс ялгардаг юм биш үү? Одоо жоохон муу юу бол муу наклад бол тэгээ тэдний чинь нэг юм жоохон онцгой хориглсон тийм боцор хийдэг юм билээ. Тэгвэл энэ акибоно накладны хувьд болохоор яг юм керамик материалаар хийгдсэн үрцнээс нь ямар ч тийм юу гардаггүй, хортой бодисмос байцгүй гэдгээрээ бас айгүй том даваа талтай юм л. Очиж үзсэн шүү дээ би. За ер нь накладыг сонгохдоо ихэнхдээ мэдээж хэрэг хүмүүс хямдхныг сонгох гэдэг. За хямдхан учраас илүү одоо хэмнэлттэй гэж бодож байгаа бол яг үнэндээ тийм байдгүй. За хоёр шалтгаантай. Нэгдүгээр эрүүл мэндийн асуудал байна л да. Энэ асбестос гэдэг одоо яг ингээд наклад болон пиланз хоёр нийлэх үед гардаг, үргэж гардаг тэр одоо бодис нь хүний нүдэнд харагдахгүй тоосчлт үүсгээд байдаг. За энэ бол өөрөө карсиноген гэдэг нь тогтоогдсон. Ер нь карсиноген буюу хавдар үүсгэгч. За ийм одоо хоруу чанартай урт хугацаанд нэг удаа бол мэдээж хэрэг биш л дээ. Гэтэ наклад гэдэг чинь байнга л машинд байж байгаа, байнга л тэрийг айж байгаар одоо хэрглэж байгаа учраас, хамсгалж байгаа учраас маш чухал нэг хэсэг гэж үздэг. Харин акибоно наклад бол мэдээж хэрэг керамикаар хийгдсэн учраас тийм тоосчлт үүсгдэггүй, тийм хүний эрүүл мэндэд аюулгүй тийм байдас. За хоёрдугаарт акибоно наклад бол тийм хурдан хэлэгдэж дуусахгүй. Тэгэхээр яг үнэндээ хямдхан наклад гэж бодоод байгаа боловч акибоно накладыг авснаар удаан хэлгээтэй, найдвартай. За тэгээд хамгийн гол нь эрүүл мэндэд ашиг тустай ийм наклад шүү. Яг үнэ. За Таката Япон сэлбэг Улаанбаатар хотод 6 салбартай Баянбүрдээс тасгай өксөх зам дагуу ЭМО шатхан түгээх станцны байрлаж байгаа. Нэг салбар байна. За хоёрдугаарх нь Нэвтэр хорооллын арын зам дагуу Отгон жолоо сургуулийн баруун талд Таката Япон сэлбэг байгаа. Энэ бол Нэвтэр хорооллын нэгдүгээр байрны артталт юм билээ. За гуравдугаарх нь Хаан уулын Мартин Б1 давхарт байгаа. Дөрөвдүгээр салбар нь Сансрын Мартин 6 давхарт байгаа. 10 дугаар хорооллын Мартин Б1 давхарт бас байгаа. Ингээд 6 дахь салбар нь ТБД андуудын уртал Panasonic ягаан байрны 1 давхарт бас байгаа. За тэгээд энэ 6 салбараас 4 салбар нь сервистэй юм билээ. Takata Japan Auto Parts гэдэг энэ сервистэй буюу үйлчилгээтэй гэсэн үг. За энэ салбаруудад 10 төрлийн үйлчилгээг үн төлбөргүй хийж байгаа. За нэгдүгээрт хөдөлгүүрийн тос солих хугацаа болсон эсгийг шалгаж өгнө. Хөргөлтийн шингэний температур хэвэн байгаа эсгийг шалгах, агаар шүүгч болон салаан шүүрний бохирлын түвшинг шалгах, аккумуляторын цэник дуусж байгаа эсгийг шалгах, сэвчээ мууцсан эсэх, за мөн тог хаялтын асуудал байгаа эсгийг шалгаж өгнө. Хороопны тос солих шаардлагатай бол тэрийг бас мэдэж өгнө. Шил арчигчны эрзээ муудсан бол за мөн гэрэлтүүлгийн систем бүрэн ажиллаж байгаа эсгийг чинь шалгаж өгөөд түлшний шүүх түлшний шүүр солих хугацаа босон эсгийн тодорхойлно. За мөн тосны накладын илэгдэл зэргийг тормозны накладны илэгдэл зэргийг ингээд шалгаж өгж байгаа юм байли шүү. За Takata Japan Auto Parts гэд та бүхэн Facebook-оор хаагаараа аль бисны Facebook пэйж нэгээ. Эндээс та Takata Япон сэлбэгтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэлүүд, бусад машинтай холбоотой мэдээллүүдийг байнга авах боломжтой шүү. Харин утас нь 72 72 11 11 72 72 11 11. За ер нь ганц накладны асуудал биш. 72 72 11 11 гэдэг дугаарыг та зээжлээд авчих хэрэгтэй. Зээжлэх хэрэггүй зэгээ утсан дээрээ Takata гэж хадгалчих. Тэгээд хадгалчих хэрэгтэй. За тэгээд таны амьд орноо чулуу болно. Би батландаа гэл. Энд тэнд бүр ингээд яалтчгүй юм өдрээд нам зогсдог шүү дээ. Тэгээ энэ үед Takata руу залгаад угаасаа хүргэлттэй хэмжээнд хүргээд ирээч гэхэд л аваад ирнэ гэсэн. Тэгэл хүдний үйлрэл 5 мууд нь так гэл дуурайд эхлэхээр хайшаа хандахаа мэдхгүй сандрал стресстэй яваад байдаг. Тэг хэрэггүй та ийшээ залхараа. За манай нэвтрүүлэгтээ Япон чанарыг Takataгаас өрөөтэй чанар бол аюулгүй байдал акибоно наклад хамтран ажиллаа баярлаа.
За баярлаа. Дараагийн мөн руу оръё. Джесси Эрнст Уилкинс гэдэг энэ хүний өнөөдөр нас орсон өдөр нь болж байгаа юм аа. За 1923 оны 11-р сарын 27-ны өдөр төрсөн. Тэгээд Америкийн математикч, цөмийн физикч, механик инженер ийм хүн байгаа. Тэгээд 20 дугаар зууны шинжлэх ухааны салбарт маш онцгой хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг юм байна. Тэгсэн мөртлөө бид нар ингээл тухайн үед чинь одоо жишээлбэл нөгөө Манхэттен төсөл яригддаг шүү дээ. Ямар алдартай төсөл. Энэ төсөл дээр гар би оролцож исэн хүн байхгүй юу? Гэтэл бидний Манхэттен төслийг 2-3 хаан өнөр төлөвлөж мэдээд идэг. Тэр хүнд байсан маш алдартай хүмүүсийн нэг тэр донд байсан хүн гэсэн үг. За энэ хүний аав нь хуульч юм байна. Тэгэд Эйзенхауерын засаг захиргаанд хөдөлмөрийн дэд нарийн бичгийн дараагаар ажиллаж исэн буюу нэлийн том албанд тушаалгаж исэн юм байна. Харин ээж нь болохоор магистр зэрэгтэй юм багш байсан. Тэгэд аав ээж хоёрын нөлөөгөөр Уилкинс шинжлэх ухаанд бүр багаасаа сонирхолтой болоод нэлийн сайн боловсрал эзэмшин гэж болно л доо. Тэгээд 9 настайдаа IQ-га тогтоолгосон чинь 163 байсан гэж шүү дээ. 163. 9 настай та. Үгүй тийм үү? Ийм суут хүн байсан байгаа. За ингээд 13 настай байхдаа Чикагогийн их сургуульд илсээд заяа. 16 настайдаа бакалавра авчиж байгаа. Тэгээд 19 настайдаа математикийн докторийн зэрэг хамгаалсан. Ийм гоц хүн билээ. Тэгээд энэний тухайн үед одоо хамгийн залуу докторуудын нэг гэж түүнийг тооцоод хүргэж ирсэн юм байна л да. Тэгээд эргэн тойрны хүмүүс нь болохоор угаасаа багаас ийм амар гоц гэдгийг мэддэг байсан учраас хар харьц суут ухаантай гэж хэлдэг байсан юм байна. За ингээд дэлхийн 2 дугаар дайны үед Уилкинс Чикагогийн их сургуулийн металлургийн лабораторид ажиллаад Манхэттений төсөлд оролцсон. Тэгээд Юши Вегнертэй хамт нейтроны энергийн тархалтыг тооцоолох Вегнер-Уилкинсийн арга гэдэг ийм аргыг боловсруулсан хүн. За тэгээд энэ нь болохоор цөмийн реакторын загварчлал маш чухал нөлөө үзүүлсэн юм байна л да. За энэс гадна Уилкинсийн эффект болон Уилкинсийн спектр зэрэг ийм ойлголтуудыг бас нээж шинжлэх ухаанд оруулж өөрийнхөө нэрээр нэрлсэн байдаг юм байна. За Уилкинс 1974-өөс 1975 онд Америкийн цөмийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр бүр ажиллаж исэн. Тэгээд 1976 онд үндэсний инженерийн академийн гишүүнээр сонгогдсон юм 2 дахь Африк Америк хүн болж исэн юм байна. За 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн байт юм байна нийтдээ. Тэгээ олон улсын хэмжээний шагналуудыг томшгүй олоодаа хүрсэн. Энийг бол дуртад барахгүй. Ингээд баг Джесси Эрнст Уилкинс 2011 оны 5 дугаар сарын 1-нд Аризоны мужийн Fountain Hills гэдэг хотод 87 наснда таалалд өгсөн. Тэгээд түүнийг Америкийн шинжлэх ухааны түүхэнд онцгой нөлөө үзүүлсэн гэдэг утгаар нь түүнд маш онцгой байр суурийг бас ингээд өгдөм байлээ. Түүний амьдрал уран бүтээл нь бас ингээд маш олон хүнд урам зориг өгдөг. Одоо энэ чи багаасаа ингээд ийм ухаантай байлаа. Тэгээд 19 наснда математикийн юуд хамгаалчихна гэдэг чинь доктор болчихно гэдэг чинь ер нь бол яг сурж байгаа хүүхдүүдэд түүний жишээг болгож ярихад их зүгээр жишээ болдгийм байлээ. За түүний намтар юм байна да. За 1999 оны 5 сарын 1-нд Жорж Маллери гэдэг хүн Эверест рүү авирж явахдаа нэгэн одоо 100-ны турших, 100-ны гол одоо нууцуудын онцгоодын нэгийг тайлсан байдаг. Бид нар бол Эверестийн оргил дээр хамгийн анх гарсан хүнийг Дензен Норгай, за Эдмунд Хиллари гэдэг энэ хоёр гарснаар мэддэг. Гэхдээ Дензен Норгай, Эдмунд Хиллари хоёр бол анхны гарах гэж оролцсон хүмүүс бол мэдээж хэрэг биш. 1924 онд Андрю Ирвин гэдэг, одоо Санди гэдэг очтой Андрю Ирвин Эверестэд гарах гэж зорьсон байдаг. За ингээд сургаггүй алга болсон. Тэгэд Андрю Ирвин юу яасан бэ? Яг гарсан болов уу, буусан болов уу гэдэг домог хөрвүүлсэн байна. За ямар ч байсан нас орсон байлаа гэхэд гарчаад одоо буусан юм уу? Гарч явахдаа одоо нас орсон юм уу те? Одоо энэ одоо асуудал нь бас л домог хэвэр үлдсэн юм байлээ. Яг тэгэхээр Андрю Ирвин гэдэг энэ хүний цогц нь олцсон. 1924 онд хүлдсэн байсан. Тэр чигээрээ за энэ цогц нь энэ чинь өндөр газар гарахаар тэр чигээр хүлдэж байгаа. Тэгээ баг өчигдөрхөн болсон юм шиг байдалтайгаар ингээ хадгалагдаад үлдчихдэг юм байна л да. Цогц хүлдгөөрөө. За ингээд ямар байдалтай байсан яасан хийсэн харагдчихсэн. Тэгэд нэг сонирхолтой одоо мэдээлэл нь түүний төрөвчн дотор эхнэрийн зураг байгаагүй. За энэ яа сони эхнэрийн зураг ямар юм бэ? Эхнэрийн энэ Андрю энэ хүн Ирвэн өөрөө эхнэртэй хамлаж ирсэн байна. Би Эверестийн оргилд гарахаараа чинийхээ зургийг залнаа гэж уул харгалдаг. Гарсан юм шүү. Тийм. Тэгээ одоо за мэдээж хэрэг тэр үед тавилаа гэхэд зураг нь хүйсэд ч юм алга болсон байх магадaltaй. Ямар ч байсан эхнэрийн зураг нь олддгоо. Тэгэхээр юу гэж үздэг вэ гэхээр ихэнх хүмүүс, зарим хүмүүс одоо итгэхийг хүсдэг хүмүүс Дензен Норгай одоо Эдмунд Хиллари нар Эверест дээр анх гарсан хүн биш ээ. Андрю Ирвин гарсан юм аа
гэдэг бас юм одоо яриа байдаг юм байна. За тэгэхээр нотлыг гэхээр нотолж болохгүй бас жоохон хэцүү л юм тий. Гэхдээ бас ингээд хий хоос юм болов гэхээр бас үгүй. Ер нь бол гарчаад бууж явж байгаад ямар нэг юм болсон юм шүү дээ гэдэг магадлал байж болох юм. За мөн 1994 оны 5 сарын 1-нд спортын ертөнцид нэгэн аимшигт үйл явдал болж исэн. За энэ одоо Формула 1-ийн уралдааны том одоо осол болж исэн. Амин алдсан осол Ayrton Senna гэдэг энэ Бразил гаралтай 3 удаагийн авраг Формула 1-ийн дэлхийн авраг юм. 1988, 1990, 91 за инхүү домог болсон юм авраг 41 Гранд При ялжсэн. За ер нь Формула 1-ийн түүхэн дэх хамгийн агуу одоо энэний чинь нисгэгч гэж нэрлэдэг байдаг. Хамгийн агуу нисгэгч гэж нэрлэж исэн энэ залуу ерөөсөө төсөөлөөгүй энэ газараа эргэлтэн дээр одоо манай найруулагч видеог нөгөх. Би харин бас юу болчих юм бол гэж бодоол энэ. За төсөөлөөгүй юм эргэлтэн дээр одоо хам 268 км/цагийн хурдд очиж мөргөж одоо энэ харагдаж байна. Амар юм бэ. За ингээд тархиндаа маш хүнд гэмтэл аваад нас орсон байдаг. За магадгүй одоо тухайн спортын бүх цаг үеийн шилдэг гэж яригддаг хамгийн агуу хүмүүс нэг нь нүдэн дээр нь олон одоо мянган хүний нүдэн дээр ингэ шүсэм ширхчих нүдэн дээр нас орно гэдэг аимшигтай юм үйл явдал болж исэн юм байна. Шин сар гарчиж байгаа мó гинэ. Харин тиймээ гарчлаа штэ. Энэ сарууд чи яасан хурд яваад байна. За тэгээд энэ одоо нас орсон Андрейс одоо хин гэж ярьсан Ayrton Senna гэдэг залуу одоо 300 км/цагийн хурдтай мөргсөн гэж байна шүү. За ийм амжилттай 7 дахь тойрог дээр инхүү нас орсноор Формула 1-ийн аюулгүй байдалд бас чухал өөрчлөлт авчирсан. Ер нь энэ сая ингээд зургаар харуулж байна л да. Амгаалахын дуулах нь нэвт хугарсан байгаа. Цөмөрцөн байж тараад байгаа. Тэр хангалттай сайн биш. Энэ чинь угийн их аюултай спорт шүү дээ. Гэтэл хангалттай сайн биш. Ер нь Формула 1-ийн аюулгүй байдал их чухал юм байна гэдэг. Аюулгүй байдалд нэлээд тийм ийм үн цэнэр гэх юм уу? Бараг бүх цагийн хамгийн тухайн үед шилдэг гэж яригдчихсэн. Шилдэг үнийхээ үн цэнэр их өөрчлөлтийг авчирч ирсэн юм өдөр юм байна. Гэтэ 300 км/цаг гэдэг бол амар л юм байна тий. Ер нь бол Формула бол юу шүү дээ. Ядчих нөө хөнгөн нэлийн доогуур байлгадаг. За доогуур хийдэг Формула 1-ийг. Дээрэс нь хөнгөн байлгах зорилготой. Тэгэхээр нисэлсгүй тийш тийш мөрөхөр өснө бутраал явцдаг. За ийм эрсдэлтэй амжигтай спортоо. За энэ хүрээд манай өнөөдрийн дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг өндөрлөг болсон байна. Манай өнөөдрийн дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ Mitsnax буюу Hello Mini Salami Үхрийн махан Jerkin-ээр хамтран ажиллаа. За мөн Япон жанрыг Takata-гаас ураатай чанар бол аюулгүй байдал Akebono Naklad хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 8 цаг 10 минутаас манай эфир та мэдхүн нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа цэгийн. Баярлалаа гүнаа.